Сайн байцгаана уу үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараар аймгийн биеийн тамир спортын газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар хүргэхээр бэлтгэлээ. Төв аймгийн биеийн тамир спортын газар нь 1952 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй ургац нийгэмлэг нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш аймгийн биеийн тамир спортын хороо, залуучууд спортын хороо, биеийн тамир спорт соёлын төв, биеийн тамир спортын хороо, биеийн тамир спортын газар, бэлтгэл сургалтын төв нэртэй үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2015 оноос биеийн тамир спортын газар хэмээн нэрлэж спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Аймгийн биеийн тамир спортын газар нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг, биеийн тамир спортын тухай хууль тогтоомж, аймгийн засаг даргын захирамж, бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Биеийн тамир спортын газар нь биеийн тамир спортын тухай хууль Монгол улсын засгийн газрын 153 дугаар тогтоол 335 дугаар тогтоолуудыг тогтоолууд болон аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгмийн эдийн засгийн хэрэгжил хүндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэн нийтийн биеийн тамир спортыг идэвхтэй хөдөлгөөнийг хүн ам хүүхд залуучуудад хэрэгжүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн биеийн тамир спортыг газраас биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн 2 дахь аяны төлөвлөгөөний хэрэгжилтийг 96.6 хүртэл өргөнүүлж. За нийтийн биеийн тамир спортын чиглэлээр манай биеийн тамир спортын газар жилдээ 392 арга хэмжээнд 54 мянган хүнийг хамруулан оролцуулж байна. За нийтийн биеийн тамирын чиглэлээр өглөөдөө нарны алхалт, нартай хамт алхахыг, мөн одоо дасгал хөдөлгөөнөөр хэрэгжүүлэх чиглүүлэх ажлууд, мөн одоо энэ дугуйтай энэ янз бүрийн одоо гимнастикуудыг өргөн дэлгэр одоо биеийн тамирын спортын газраас зохион байгуулж байна. Аймгийн биеийн тамир спортын газар нь нийтийн биеийн тамирын чиглэлээр өдөрлөг уулзалт, тэмцээн, тоглолт, уралдаант үзлэг, аялал, бие бэлтрийн хөгжилч хэрэгжилтийн сорил судалгааг жилдээ 2 удаа 3 насны ангиллаар зохион байгуулдаг бөгөөд сум бүрт сорил судалгааны баг ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийн хүрээнд бие бэлтрийн төвшин тогтоох сорил судалгааг хавар намартаа 2 удаа цэцэрлэг сургууль насан туршидчдын дунд зохион байгуулж авдаг. Сорил судалгааг авах гол чанар нь тухайн хүний бие бэлтрийн чанарыг тодорхойлж өгж байгаа. Тодорхойлж өгсөн чанаруудын маань хурд нь муу байна уу, хүч нь муу байна уу, төсвөр нь муу байна уу гэдэг дээр тухайн хүн маань анхаарч тэр чанаруудаа ахиулах гол зорилготой. За ер нь цэцэрлэг сургууль маань бол өөрийн гэсэн хариуцсан багш нартай уулзраа сорил судалгаанд бол маш сайн хамрагддаг. За насан туршид бол жоохон дутууд улмаг хамрагддаг талууд бол байдаг. Жилдээ 2 авч байгаа учраас зарим нь одоо жилдээ хавар авсан чинь намар аваад яах юм ч гэдэг юм уу бас тиймэрхүү асуудлаар бас жоохон тутмаг ажилласан байдаг юм аа. За 2020 онд бие бэлтрийн төвшин тогтоох сорил судалгааг 44262 хүн буюу 16003 хүний зохих төвшөнд хүргэх зорилготой ажиллаж байгаамаа. За бие бэлтрийн төвшин тогтоох сорил судалгааг жилдээ 2 удаа авдаг. Авч явах хугацаанд бол манай төрийн албаа агч нар хувь хүмүүс маань сорил судалгаанд идэвхтэй хамрагдаж байгаарай гэж хэлье.
Сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд нийтийн биеийн тамираар хичээллэх иргэдийн тоо өсөж, бүх нийтээр идэвхтэй татгал хөдөлгөөн хийх, дугуйн спортоор хичээллэх, алхалт хийх нь эрс нэмэгдсэн. Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас энэ тал дээр анхаарч, иргэдийнхээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, гүйх, дугуй унах таатай нөхцөл боломжоор хангах бодлого баримтуулж, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр дасгалын талбай, гүйлтийн зам, спорт тоглоомын талбайг шинжилэн байгуулж ашиглалтад оруулсаар байна. Материаллык баазаа түшиглэн өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг дэмжиж идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нийтийн тэмцээний үзүүлэлт зорилгын дасгал хөдөлгөөнүүдийг хүн амдад идэвхтэй хөгжүүлэх зорилгоор одоо энэ аймгийн засаг даргын бас захирамж гаргаж байгаа. Сургуулийн хүүхдүүдийн дунд нийт засварлагын гимнастик, мөн одоо ажиллаж байгаа багшдын дунд ажлын байрны дасгал, мөн одоо янз бүрийн одоо энэ биеийг чирэгжүүлэх зорилгоор янз бүрийн хаянуудыг бол манай хөтөлбөрөөр зохион байгуулж байна. Үүнээрээ бол одоо янз бүрийн яс сурчлага болон одоо уршуур гаргаж бас сар болгон одоо сардаа 2-3 удаа одоо уршуураа шинжилж гаргаж өглөөдөө бас алхаж гүйж харж байгаа хүмүүстэй очиж битгий зүйлс болон одоо гарын уршуур төрөж тарааж ингэж бас ажиллаж байна. Нийтийн биеийн тамирын чиглэлээр 20 он гарсаар манайх 5 төрлөөр аймгийн аврах шалгуулалт тэмцээн, мөн сумын аврах шалгуулалт тэмцээнүүдийг зохион байгуулж явуулсан. Цар тахлын дэглэм тогтоосноор манайх тэмцээнүүдэд захин хэлбэрээр уралдаан тэмцээний зохион байгуулсан. Үүнд бол 72 арга хэмжээ нийт 8600 хүнийг бол хавруулсан. За засаг даргын захирамжаар 2017 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд нарны алхалтыг зохион байгуулдаг болсоор манай аймаг хүмүүс өглөө бүр алхдаг, хүний идэх өрнөдөг болсон. 100 модны хэмжээнд 3 дахь өдөр буюу нэг удаагийн судалгаанд 266 хүн хамрагдсанаас 87 эрэгтэй, 179 эмэгтэй хүн хамрагдсан, мөн 30 гаруй дугуугаар явдаг хүмүүс өглөөд бол байнга хичээлдэг болсон байгаа. Бид манай байгууллага дугуйчтай өглөө гардаг дугуйчтай зориулж дугуйтай төв аймагчдод аяныг зохион байгуулсан байгаа. Үүнд бол дугуйгаа аялж нэг өдрийг дугуйчтайгаа хамт өнгөрүүлсэн. За мөн манайх нийтийн биеийн тамирын спортын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хүрээнд нэг жилийн аян зохион байгуулад аян маань амжилттай явагдаж байгаа. Аяны хүрээнд бид нэр ажлын байрны дасгал, алхалт гүйлтийн зам, мөн сумдын нийтийн биеийн тамирын хамтлагийн ажлыг идэвхжүүлэхийн хүрээнд ингэж аян зохион байгуулж явж байгаа. Одоо бидний хийх хоёр ажил маань төрөөс баримтлах бодлого, мөн биеийн тамирын спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг бол иргэдийн хурлаараа хилцүүлж батлуулах ийм ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн биеийн тамир спортын газрыг түшиглэн спортын 19 төрлөөр шигшээ баг хичээллэж бэлтгэл сургалтаа явуулж байгаа юм а. Аймгийн биеийн тамир спортын газрын дэргэдэх цанын шигшээ багийн бэлтгэлийн бааз Жаргалан цуманд байрладаг бөгөөд 20-25 тамирчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Төв аймгийн хувьд цанын спортын ариун баялаг төвхтэй аймагуудын тоонд ордог аймаг. Тэр ч утгаараа 2018 онд өсвөр үеийн цанын улсын аврах шалгаруулах тэмцээн болон гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг Жаргалан цуманд зохион байгуулсан билээ. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч хойд бүсийн сумдад гол төлөв бэлтгэлээ баазаадаг хэдий ч цанын спортын төрлөөр амжилт гаргах бүрэн боломжтой тухай аймгийн биеийн тамир спортын газрын цан дугуйн дасгалжуулагч Бацуух ярьлаа. Цанын спортоор одоо манай сүүлийн 10 жил тогтмол амжилттай оролцож одоо
эхний 1-2 дугаар байранд бол байнга тогтмол орж байгаа. Одоо манай англи одоо цанаар болоод одоо түүхэн одоо гавьяата төвөө боломжтой одоо төвөө анхдагч санаа спортын английн тоонд ордог. Одоо тамирчдын одоо гол амжилт бол одоо өвлөн одоо санаа одоо маш их жилд цанаах шигшээ өгöd төвөө 60 сум одоо шигшээ байгаа тамирчдыг цуглуулсан ажилладаг. Үүнээс үүнд бол одоо 60-д яагаад ажиллаж шигшээг өгöd ажиллаж байгаа бол тогсон одоо тэнд одоо цас орох одоо цанын одоо спортоор хичээлэхэд маш тохиромжтой. Одоо манай аймгийн хойдсон гол одоо сүрийн цан шигшээ орны тамирчид төвөөний яргаланд орноо сумс голдоо төрөн гардаг. Одоо манай сүүлийн одоо олимпиадад дандаа манай төв аймгийн эмэгтэй тамирчид одоо олимпиад тогтмол оролцдог. Одоо үүнд одоо манай аймгийн одоо биеийн спортын газар болон одоо төв аймгийн одоо өдөрлөө тамгын газар одоо цанаахай спортын маш их дэмжин ажилладаг. Одоо үүнд одоо манай шигшээ одоо тамирчдад ажиллуулахад одоо гол тусламж зөвшөөрсөн манай хов ивент гэж байгууллагууд одоо төвийн хаанцааны маш их дэмждэг. Түүний тулд одоо бид одоо оройлгоор одоо Борнуур, Жаргаланд, Баянзанд өгсөн энэ хойдлынхаа одоо цас ордоо сонтод их бэлтгэлэн баазыг хангаж ажилладаг. Мөн тэрээр цааш ярихдаа дугуйн спортын тухай ярьсан юм. Манай аймаг дугуйн спортын төрлөөр улсдаа дээгүүрт ордог аймаг. Монголын дугуйн спортын алтан хуудсанд нэрээ мөнхөлсөн. Монгол улсын гавьяат багших дасгалжуулагч Даржаа, Чанцал нар хоёулаа Төв аймгийн унган хүүхдүүд. Иймээс эдгээр алдартнуудынхаа хоочийг залгамжлах, дугуйн спортын тамирчдыг бэлтгэн амжилтад хөтлөх нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм гэлээ. Одоо дугуйн спорт бол дээрээс дэлхийд одоо Европт дээрээс дугуйн одоо онгож ирсэн байхаас одоо манай Монголд одоо дугуй бол маш их хөгжиж байна. Дээрээс ингээл 8-наас 80 настай хүртэл хүртэл одоо ингээд дугуйр хичээлж байна. Одоо 75-та 60 настай манай Ахмад дугуйрт одоо өдөрт одоо 50-аас 100 км ингээд дугуйгаар явж байна. Уралдаан тэмцээн ч одоо сүүлийн энэ коронавирустэй холбогдуулаад одоо тэмцээнд одоо гол нь одоо уралдаан тэмцээн байх учраас ер нь бэлтгэлэг бол бидэд манай Ахмадууд бол ялангуяа маш их орсон. Яг тэр одоо энэ коронавирусын хамгийн одоо гол эсрэг одоо үүсгэж байгаа нь одоо дугуй юм. Одоо бидний тэмцээн уралдаантай хөдөө хээр ингээд зилүүд ингээд гараа авчдаг. Тэрээс ямар тийм бөөгнөр байхгүй, заалны байхгүй. Хөлс их маш гардаг. Сахарын өвчин гэж юм байхгүй. Дугуйнаас нараа. Тэгээд одоо бүхэл үеийн хөдөлн одоо ингээд өсө дугуйн одоо бүхний тийм одоо хэрэглээ болж байна. Одоо ажлыг маш хэмнэж байна. Одоо Улаанбаатарт төвчрөл одоо цаг маш хэмнэж байна. Одоо тэгээд манай аймагт бол одоо дугуй хөгжөөд бүрэн боломжтой. Ороод манай Төв аймагт дугуйраа нэлт тамирчид маш их олон байдаг. Гавьяатууд байдаг учраас манай аймаг бол одоо дугуйн орн юм байна. Манай Төв аймаг бол
Төв аймгийн Чөлөөт бүхийн өсвөрийн шигшээ баг нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оноос 100 мут хотын 4-р сургуулийг төвшиглэн 25 хүүхдийн бүрэлдэхүүнтэй гүнзгийр үсэн сургалттай бүхийн холимог бүлэг байгуулан үйл ажиллагаа нь өргөжлөсөөр байгаа юм а. Чөлөөт бүхийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын хувьд 2017 оноос хойш улс, хот, олон улс, олон хотын даад орчим тэмцээнээс 200 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. За манай багийн амжилтууд ер нь баг гэхээр нэг биш нэлээд хэдэн хүний асуудал байгаа. Бид урднууд яг анх дөнгөж хичээлдээ тэгж явах үед ганц нэг хүүхэд одоо сайн байртай тэр энэ гэж ярьдаг байсан. Одоо тэгж хэлэхээр бас бүгд багаараа ямар нэг тэмцээнд ороход бид нар хөв хүн биш багаараа одоо эхний 3 байранд байг шалгардаг болсон. Жишээ нь 2017 онд анх энэ өсвөрийн шигшээ дахин байгуулагдаад ингээд явж байхад өсвөрийн ёсоор шалгаруулт тэмцээнд багаараа 5-д орсон. 18 онд 4-т орсон. 19 онд амжилттай хөл бид 3-р орж орсон. Монгол Улсын аврал шалгаруулт тэмцээн шүү дээ. Тэгээд 2020 оны энэ жил бол бид мэдээ бүр өндөр зорилго тавиад багаараа төрөлх хэмжээнд бэлтгээгээд 19 сарын намраас хавуулаад үндсэндээ хамтарсан бэлтгэл цуглаад тэгээд маш олон төлөвлөгөөний гадаа маш олон ажил хийсэн байгаа. Харамсалтай нь одоо цар тахлын хүүхднээс одоо тэмцээн урд харахад болж хэлтэйгөө байна. Зүгээр бид нар замын үед туссан одоо хотын тэмцээнд багаараа төрүүлсэн, урд болсон тэмцээнд бас төрүүлсэн, дархан одоо тэмцээнд бид нар 2-р ойрон жил орсон байгаа. Ингээд нэг хөөхөн гэхээсээ зүгээр бүтэн баг өөрөө одоо энэ зэрэг амжилтууд дахиад маш олон шилдэг залуу тамирчид төрөн гарч ирнэ. Бид нар 2019 оны Монголын хүүхдийн спортын 6-р их наадамд 2 алтан медаль, 5 хүрэл медаль, маш олон шагналт барь эзэлсэн байгаа. Дээр нь багаараа мөн орон нутгууд дотроос 2-р ойрон жил орсон байгаа. Ингээд тоочод их юм бол амжилт маш их байна л да. Тэгээд ерөнхийдөө тамирчдын маань бас ингээд амжилт гаргах нөхцөл бололцоог маш олон хүчин зүйлээс нөлөөлнө. За биеийн спортын газрын хамт олон аймаг орон нутгийн удирдлагууд, сум энэ 100 мөн дэлхийн сургуулийн хамт олон хүүхдүүдийн маань эцэг, дээр нь одоо багш тасгалжуулагч гэдэг маш олон хүмүүсийн нэгдсэн одоо нэг сэтгэлтэй чиглэлтэй юм ажил явж байгаа болохоор хүүхдүүдийн амжилт ерөнхийдөө шат чатаар ахаад одоо яг маргааш биднэрт тэмцээнд орлоо гэж манай хүүхд яг үндсэндээ асаалтаа тааг гэдэг яг бэлэн байдал байж байна. Аймгийн Бие тамир спортын газрын дэргэд 19 төрлийн шигшээ баг хичээлж байгаагийн нэг нь самбо жудо бүхийн шигшээ баг юм а. Самбо жудо бүхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдынхаа залгамж болсон чадвартай, чанартай тамирчин бэлтгэх зорилгоор 2015 онд шилдэг жудо клубыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. За манай шилдэг жудо клубын бас амжилтуудаас гэх юм бол бас 17 онд бас бид бүхэн бас ол зомогтой байсан. Самбо бүхийн өсвөрийн дэлхийн аварга шалралт тэмцээнээс мөнгөний медаль авсан, Азийн аваргаас алтан медаль авсан. За улсын аварга нэрэмж тэмцээнүүдээс бол бас тодорхой хэмжээний амжилт гаргаж манай өсвөрийн шигшээгийн тамирчид бас жил болгон л улсын аварга нэрэмж тэмцээнүүдээс бас тогтмол медаль авч бас амжилтынхаа гарааг таслахгүй явж байгаадаа бас баяртай байдаг. Бид бүхэн бас энэ жил 2020 оны 3 сард бас зааланда засвар хийсэн. За тэгээд манай одоо Төв аймгийн жудо бүхийн холбооны дэргэд ерөнхийлөгч Монгол Улсын начин гэрэл тод тэргүүнийхээ одоо санаачлагаар санхүүжилтээр бас бид бүхэн зааланда засвар хийж бас нэг 2 сая гаруй төгрөгийн засвар хийж бас заалаа бас тогтчулсан байгаа. Энэ жил 20 он маань бас жоохон дэлхийн нийтээр бас корона гэдэг энэ айдас үүсэлтэй байгаа ч гэсэн одоо ингээд бид бүхэн өнөөдрөөс эхлээд бэлтгэлдээ ороод цуглараад одоо хүүхдүүд маань цугларч байна. Тэгээд
манай заал бас тодорхой хэмжээний бас тогтчил хийж одоо шинээр эсэлт авахд бас бэлэн болсон байгааг бас энэ ташранд илэрхийлье. Аймгийн биеийн тамир спортын газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг секц дугуулангуудаас хамгийн олон хүүхэд хамрагддаг нь сагсан бөмбөгийн дугуйл юм а. Сагсан бөмбөгийн дугуйланд өнөөдрийн байдлаар 8-аас 18 насны 100 орчим хүүхэд суралцж байна. 2018-2019 оны улсын аврах шалруулах тэмцээнд бүх насны хүүхдүүд маань бүгд оролцсон. Тэгээд тусгай байр эзэлсэн. Тэгээд ер нь одоо энэ тэмдгийн нэрэмжит тэмцээнүүдэд 5 эсрэг 5 3 эсрэг 3 тэмцээнүүдэд мөнгөн медаль, хүрэл медаль гээд хүртсэн амжилтууд маань бас мэдэгдүү байгаа. Аймгийн биеийн тамир спортын газраас нийтийн биеийн тамирыг дэмжих, хүн амын бие бэлтрийг зөв зохистой хөгжүүлэх, аймгаасаа шилдэг тамирчдын залгамж халааг төрүүлэн гаргах зорилгоор аврагыг аймгаасаа урайг дэвшүүлжээ. Энэхүү урайгаараа дамжуулан иргэд олон нийтийг нийтийн биеийн тамираар идэвхтэй, өргөн хүрээтэй хичээллэхийг уриалж байгаа гэдгээ онцолж байлаа. Энэ цар тахалтай байгаа холбоотой манай биеийн тамир спортын газраас захин тэмцээнүүдийг бол энэ зохион байгууллаа. За захин тэмцээнд маань бол 11 төрлөөр захин тэмцээнийг явуулж бас манай аймгийн сумдууд бол идэвхтэй оролцлоо. Энд оролцсон нийт одоо энэ сурагчид энэ хүүхдүүдэд бол энэ захин тэмцээн бас өөрөө хойж өгсөн. Тэр захимаар явж байгаа тэмцээнүүд бол өөрсдөө хүний нүдэн дээр ил байгаа учраас өөрсдөө бол хүүхдүүд энэ харж байгаа найз нөхдөд ч гэсэн багш нар ч гэсэн ингээд ил байгаа учраас бол энэ тэмцээнүүд бол бас сайхан бас өргөн хүрээтэй болж ингэж манай биеийн спортын газраас дүгнэж хүүхдүүдэд дүгнэж мөн одоо сургуулиудын дүгнэж ингэж энэ захин тэмцээн бас сайхан боллоо. Тэгээд захин тэмцээнээр бол бас хүүхдэд бас өрөөгөөж өгсөн өөрсдийнх нь бол ур чадвар агсан ийм үзүүлэлтүүд бас зарим нэг төрлүүд дээр бол гарсан. Тэгээд цаашдаа ч гэсэн бас энэ захин тэмцээнүүдийг зарим нэгэн төрлөөр бас хийх нь боломжтой юм байна гэдгийг бас ингэж харж байгаа. За ингээд биеийн тамир спортын газраас бас цаашдаа хүн амынхаа бие бэлтрийг хөгжүүлэх талаар спортыг мөн одоо аймагтаа шилдэг тамирчин төрүүлэх талаар бол бас биеийн тамир спортын газраас аймгийн аврагыг аймгаасаа гэсэн одоо ураа гаргаж энэ ураагаараа бас дамжуулж бас нийт одоо төв аймагчуудаа бас биеийн тамир спорт, нийтийн биеийн тамираар бас өргөн хүрээтэй хичээлж өөрсдийнхөө одоо эрүүл мэндийн талаар идэвхтэй байгаарай гэдгийг хүсээрээ. Ажилтай, орлоготой иргэн, аяд ухтай, чанартай амьдралтай өргөхгүйр өсөлттэй, өгөөжтэй, эдийн засагтай аймаг болох хөгжлийн зорилтоо хамтдаа хэрэгжүүлье. Төв аймгийн цаг навтруулгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.